Амьдралын их далайд хөл тавин гарахтаа алсын зориг үртлэн холыг харж хоёрыг эргцүүлэн алдаа оноо хоёрын дэнсэн дээр өгсөж уруудж явсан ч хүмүүн дээд чанарыг эрхэмсэн Монгол эрх хүн миний аав миний бахархал. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Миний аав миний бахархал нэвтрүүлгээ маань анхны дугаар энэхүү танд хүрч байна. Энэхүү нэвтрүүлгээрээ бид Монгол эх орныхоо 408 зохист амьдран суугаа эгэлжирийн хагаад энэ амьдралдаа хийсэн бүтээсэн зүйлтэй эгэл олныхоо бахархал нь болсон ийм сайхан аавтай та бүхнийгээ танилцуулах гэж байгаадаа үнэхээр таатай байна. Ингээд эхний дугаараараа бид та бүхнийгээ Төв аймгийнхаа бахархал нь болсон бас нэгэн сайхан аавтай уулзуулах гэж байгаадаа таатай байна. Ренцэнгийн лавгсран 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн ардын боловсролын тэргүүний ажилтан Төв аймгийн уугуул хэлэх дуртай үг олны хүч олонгүй далай. За дөнгөж сая та бүхэндээ лавгсран багшийн талаар товч танилцуулгыг хүргэлээ. Тэгэхээр бид яг одоо Төв аймагт хүрэлцэн ирээд байна. Одоо яг оролцогч байгаа гэрийн зүг хөдөлгөөр зэхэд байна. Тэгэхээр та бүхэн тун удахгүй зочинтойгоо уулзаарай. Лавгсран багшийнхаа гэрийн хагаад үр хөвгтүүдийн хүрэлцэн ирээд байна. Ингээ хамтдаа лавгсран багшийнхаа гэрлөө хамтдаа орцгоё. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Ингээд танаа хүүхдүүдийн хүсэлтийн дагуу таныг зорин ирлээ. Энэхүү нэвтрүүлгийн маань миний аав миний бахархал гэдэг нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн хүндэт зочноор оролцож байгаа танд үнэхээр их баярлалаа. За баярлалаа. Навчс шарлуулж авирам битгий хүлээлгэрээ насны шуудын даллаар сүдэр тусчих бидээ алсын холын чамдаас чиг анжужнэгд очоороо адгихэн өрөөнөрдөд асан эмнэгч билүүдээ чахан гонглуулж авига битгий хүлээлгэрээ чамми шуудын гангананд хөрөнчих бидээ хоногоо сорсоод ясарэгд очоороо хонгорхон өрөөнөрдөд хүчлэн цорогч билүүдээ За манай нэвтрүүлэг лавгсран багшийнхаа гэрээс үргэлжлэн хүрсээрээ. Тэгэхээр та бүхэнтэйгээ лавгсран багшигаа уулзуулъя. Сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Оо сайхан намарч байна. Та сайхан намарч байна. Сайхан намарч байна. За. Тэгэхээр энэхүү нэвтрүүлэг маань Монгол орныхоо 408 зохист ер нь аж төрөн амьдран суугаа сайхан бахархмаар үйлс бүтээсэн амьдралынхаа туршид ариун их туршлагыг хуримтлуулсан үр хөвгтүүд болон олон түмнийхээ бахархал нь болсон тийм аавуудыг энэхүү нэвтрүүлгээр бид оролцуулахыг зорьсон байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа эхний дугаарт яагаад таныг зорин ирсэн юм бэ гэхээр нэгдүгээрс та аав усыг заадаг ардын багш гэдэг утгаар бид таныг зорин ирсэн. Хоёрдугаарт гэх юм бол танаа хүүхдүүдээс бид манай үнэхээр сайхан аваа, үнэхээр бахархан хүмүүстэй аавыгаа оруулах гэсэн юм аа гэсэн хүсэлт ирсэн дагуу таныг зорин ирлээ. Тэгэхээр лавгсран багш та өөрийнхөө багнаас болоод өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй үзэгчтэй. За би 1943 оны усан хааны жил Төв аймгийн Өнжүүл сумын нутагт хүний ганцхан болж төрсөн. За тэгээ яг баг дунд сургуулийг төгсгөөд багшийн их сургуулийг төгсгөөд за тэгээд одоо 41 жил багшлаад агийнхаа амлалтанд гараад ингээд
байж байна да. Би 7 хүүхэдтэй өссөн хөө. 7 хүүхэдтэй хүн. За энэ 7 хүүхдийн маань одоо 2 эрэгтэй 5 эмэгтэй. За тэгээд 4 эмч 2 багш 1 хуульч ийм 7 хүүхэдтэй. Цөмөрөө ихтэй сургууль гадаад дотоодын ихтэй сургуулиудад төгссөн. Ийм одоо 14 ачтай зэн цэрээр оруулах нь баг 20 чухал юм болж байна. Ач зэн цэрээр оруулах. За иймэрхүү өнөр өвтгөн одоо айл гэр бүлж одоо дэлгэцгээж байна да. Хэмжээцгааж байна. За тэгэхээр үнэхээр сайхан өнөр өвтгөн гэр бүлийг авч явж байгаа ийм сайхан гэрийн эзэн айл гэрийн ноён нуруу байна. Үнэхээр таныг бас бахахгүй байх нь аргагүй ийм хүн байна. Та бага насныхаа тухай яриач. За би хүний ганцхүү баг сургуульд орохоос өмнө яг хөлдөө малдар байсан. Тий. За тэгээд би 1953 онд анх баг сургуульд орж. За тэгээ яг одоо дээр үеийн хүүхдүүд ямар янзтай өчөд торинж байсан. Тий. Хургад тоглодгүй гэдэл энэ хурганы хойноос өсөлтөөд л. За тэгээд ээжтэй үнэгийг нэвлэгж өгөөд л хонинд яваад л аргалт хүүгээд л тэнийг иймэрхүү байлтай л багнасаа өнгөрөөсөн дөө. За тэгээ яг сургуулаар яваад тэгээд тэгээд зуныхаа амлалтаар тэр бас ээж авдаа дэм болж бас би 9-р ангиас эхлээд бас янз бүрийн харвар ажил хийж өрөөсөв хийж бас нэг ном дэвтрийнхээ мөнгөийг олох гэж бас яддаг. Манайх бол тийм их олон мал сүрэгтэй баян чинэлэг айл байгаагүй. Нэгдэлтэй малаа одоо нийгэмчилчээд за тэгэл одоо хамсхүү учраас би миний хойноос сургуулийн хойноос өсөлтөд ичээ аавн ингээд сумын төв аймгийн төв өөр ингээд дамжаал ингээд явсараа бол миний ээж цэвэрлэгч аав маань одоо малчланд байсан. Тэгээ ингээд сумын төв бараадал аймгийн төв бараад чивж бол ингээд намаа сургуулийн илгэсэх хоолнд нь өгсөнтэй. Ийм их байлтай яг юм. Жирил одоо нэг Монгол хүүхдүүдээр үед одоо 50-60 оны үед яаж өсөж хүмүүжүүлж байсан тэр жишлэнгээр л би одоо өсөж байцсан юм дээ. Тэгээд цэцэрлэг янз бүрийн юм яваагүй тийм тийм байхгүй юм чинь тий. Бид нар наашаа ирж байхад таны талаар их зүйлийг сонссон л та. Ялангуяа Шавнараас чинь маш их сайхан таны талаар ер нь маш сайхан зүйлүүдийг сонсч байсан. Тэгэхээр та одоо 40 гаруй жил багш хийсэн гэж байна. Тэгэхээр таны одоо багшилж байгаа хугацаанд нийт одоо төгсгсөн Шавнар одоо багцаалбал хичнээн орчин байгаа болоо. Багш байх хугацаанд 3-8 дугаар анги 3-10 дугаар анги төгсгсөн. За ингээд нэг яахадаа зүгээр би нэг нарийн нэг тооцож одоо гаргасангүй зүгээр ер нь багцаа бодоход нэг одоо нэг ангийг 35 хүүхд юм уу 40 хүүхдээр бодоход нэг 200 гаруй одоо өөрийн гарын шав гэдэг юм уу та тийм ээ даасан ангийн одоо хүүхдүүдийн юу. Ер нь зүгээр яг заасан хичээл зааж байсан хүүхдүүд гэх юм бол одоо 40 болол доо тэр чи хэдэн мянгараа болно баг тийм ээ. Өдөр чинь одоо 2-3-4 ангаар л орж хичээл заах юм чинь тэр чинь тэгэл хичээл заасан бүгдгээл миний шав гээл ингээл тоолох юм бол зөндөл 40 болон тоогох байх. Ер нь зүгээр нэг багцаагаар бодоход 240-50 багцааны миний одоо анги даасан хүүхдүүд одоо төгсгсөн хүүхдүүд байна да. За энэ дотоос яг вэ одоо бас нэг улс орондоо нэртэй хүндтэй Шавнар байна аа вэ. Нилээн хэдвэн зүгээр яг хаас нь хэлэхэд ба миний анх 8 дугаар анги төгсгөж байсан Монгол улсын гавьяач жүжигчин Дулмсрын гэж байна. Одоо Вандан Дулмсрын гэж ярьдаг шүү дээ. Тэрний шин авгаан одоо Дулмсрын миний одоо 8 дугаар анги төгсгөж байсан Шавнар байна. За мөн бүрингийн 8 жилд бас байхдаа бас төгсгөж байсан Ширчингийн Сүхбаатар гэж гадаад хэргийн яамны гадаадын консулуудыг хариуцсан захирал одоо ийм ажил хийж байна. Тий. Хууль дэд сайд байсан шүү дээ. Тий. За гэх мэтлэнгээр ингээд Шавнар бол одоо энэ гэмтэл судал үйл юм үү тэрний эмнэлгийн одоо их хэмж тэр том эмнэлгийн үйлдвэрчний хорон дарга бүдийн бүр гэдэг хөө бай. Гэх мэтлэнгээр ярих юм бол Шавнар зөнтэй байна өө. Тий. Тий сайхан нэр хүндтэй Шавнар зөнтэй би эднэрээ л бахархаж байна шүү дээ. Амьдралын их далайдаг хөл 50 гарахтаа алсын зориг үрдлэн холыг харж хоёрыг эргцүүлэн
алдаа оноо хоёрын дэнсэн дээр өгсөж уруудж явсан ч хүмүүн дээд чанарыг эрхэмсэн Монгол эр хүн. Миний аав, миний бахархал. Одоо 20 настай анхныхаа хүүгийн зулайг үнэлсэн хүн байгаа юм. Би анх тэгээд одоо эмзэг дээр очиж зогсож байхад хүүхдийн дуг час хийсэн дуг сонсон гот дотор бас хачин болоод өөрийн ирэхгүй нүднээс гарч байсан. Тэр их гоё дурсамжтай, их гоё юм санагддаг. Анхныхаа хүүхдийг тэгж байсан. За тэгээд ер нь яг хөлд ороод ааваа гэдэг өдөөс гүйгээд ирж байгаа байдал нь бас их гоё. Тэрүүд одоо хүний эзэж мартдаггүй. Тэгээд ааваа гэж хэлж байгаа. Тэрнээс өмнө яг баацгнаад өдөөс юм хэлж чадахгүй гүйгээд ирэхэл нэг тэрх үүдгээр ер нь тэгээд анх удаа хэлд орж явах бас гоё гэдэг юм. Тэгэхэд бол одоо аав хүний бахархал юм шиг надад бол санагдсан та. Сургуульд би өөрөө багш хүн учраас би хүүхдүүдээ зөмөрнгийн сургуульд хөтлөж байгаа болсон 9 сарын 1-нд. За тэгээд тэр оруулаад ангид нь суулгаад тэгээд зарим одоо миний хэнчилээдээ нэг нь партн дээр нь суулгаж гаргасан ч хойно бас орилоо дагаж гүйчид тэр байсан тийм бас юмуд байдаг хөвгтэй явдал байж л байдгийг. За тэгээд хүүхдүүдээ сургуульд оруулах нэгдүгээр анхны одоо нэгдүгээр ангид нь оруулах нэгдүгээр сайхан багт. Хоёрдугаарт 10 дугаар анги төгсгөөд ихтэй сургуульд оруулах үнэхээр юм бахархалтай. Би бол их сайхан өөрийгөө би их боддгийн миний хүүхдүүд одоо их сайхан оюунлаг хүүхдүүд юм да гэж. Ерөөсөө би бол яг тэр хим биологийн багш хүн учраас бүх хүүхдүүдээ ихэнхэд нь дандаа хим биологийн конкурст бэлддэг байсан. За тэгээд тэр утгаараач миний хүүхдүүд дандаа конкурс дээгүүр байр эзэлж гадаадд явж байлаа. За тэгээд ингээд олон хүүхдүүд дөнгөө сонсох гээд эцэгчүүд гадаа сонсож байгаа цагаан хоолойгоор за лавсрынгийн жавхлан, лавсрынгийн туяа, одон туяа гэх мэтлэгээр ингээд нэрийг хэлэхдээ тэгэл ордог. Тэгэнгүүт л эцэгх нь тэр зогсож байсан эцэгчүүд нь баяр хүргээд л алга ташаад л тэгэл би ч одоо 2-3 жил дараагаар миний хүүхдүүд эхний айргийн тавд энэ аймагт конкурсд эзэл цөмөөрөө зарим гадаадд явж зарим нь одоо Монгол улсын их сургууль шинжлэх ухааны их сургууль за тэгээд зарим нь одоо юу эрүүл мэндийн дээд сургууль одоо ингэж орж байлаа. За тэгэхэд одоо сайхан байдгийн да мэрэгчлэрээ тэгж багахад миний одоо 7 хүүхдийн 4 нэмч болсон. Нэг нь багш болсон. Багш бол бас аавынхаа мэрэгжлийг өглөөд Монгол улсын их сургуулийн биологи анги төгсөөд одоо ингээд багшилж байгаа. Энэ нүгээр их сайхан багахгүй шүү дээ. Нэг хоёр дараагийн дугаарт нь юу хөхтэй зэрэг хүүхдүүдээ ихтэй сургууль төгсчөөд анхныхаа салинг аваад аавда бэлэг дурсгалын юм авчирч явах бас их гоё байдгийг. Их гоё дурсгалтай их өстой гоё. За аавда би одоо ингэж миний анхны салингийн одоо анхных нь нэ гэдээ одоо миний дуртай юмыг одоо авчирч өгдөг. Энэгээр нь би одоо их сайхан багтаж баярлж явдгийн да. Аав хүн бол үр хүүхдүүдтэй худлаа хэлж болохгүй. Их сайхан одоо төв тэгш одоо ийм сайхан үг хэлж явах ёстой. Би ч одоо шавнартай хэлдэг. Миний хүүхдүүд миний шавнар инээсгэлээр одоо энерги хүндөгч вэ гэж. Инээсгэлээр энерги хүндөгч вэ гэж. Тэр юу гэсэн үг вэ гэж. Тэр тэгэхээр хүнтэй ингээ сайн байна уу гэд мэдлэгтэй инээж сайхан мэдлж бай. Тэгэхээр тэр хүн инээгээд тэр хүний өдөөс нэгээ сайн байна уу гэдэг зэрэг цаад хүн чинь нүдэнд нь өстой цаг боддог байхгүй. Нүүрэнд нь гал нүүрэнд нь цаг нүдэнд нь гал боддог гэхчээр тэгээс сайхан хүнтэй элдэг сайхан мэдлж одоо хүндлэх ёстой. Манай одоо сүүлийн үеийн залуучууд нэг ингэж байна шүү дээ. Одоо ер нь баг мэдлэх хүндлэх ёсооч бараг за нэг сайн байна уу гэдэг юм уу нэг тэгсийгээд за тэгээд гоцоо нэг одоо нэг тийм юу байна? Юмгүй. Юу ч байхгүй. гэдэг. Дандаа нэг хогийн хоёр нэг гуйлгчин уулзж байгаа шиг нэг нь юу байна гэд нэг юм гойж байгаа юм шиг нэг нь юу ч байхгүй гэж өөдөөс нь хариулдаг нэг иймэрхүү нэг хариулттай утсан ч ихэнхтэй. За тэгээд толгоо тогтдог. Тэгээ хүнтэй сайхан одоо гар барьж одоо мэнтлэн гэдэг чинь манай Монгол ёсонд байна шүү дээ. Одоо өглөө сайхан өвлөж байна уу, хаварж байна уу, одоо зуншиж байна уу, намарж байна уу ингээд сайхан улирлаар нь үлддэг. Ийм мэнтлдэг ард түмэн ирнэ дэлхийд баг манай Монголоос өөр байхгүй байх гэж боддог. Хүний үг ерөөсөө
сураагүй сүүлийн үеийн хүүхдүүд. Нэг л юм хэлэх юм бол өөдөөс хөргөнө хүний үгийг сонсож сурах гэдэг нэг сайхан байдаг. Юу хтэй тэр хүний үгийг тэр хүн буруу ч юм ярьж байж болно, зөв ч юм ярьж байж болно. Гүйцээчгээд сонсож одоо сурчаад тэгээд дараа тэрнийхээ одоо өөдөөс нь тэр хүнээс асуулт хариултаа тавьж явах. Нэг ийм ерөөсөө мэдэхгүй тэгээд ерөөсөө үгийн таслал тиймгүй иймгүй тийхгүй ингэхгүй гэж ингээд хүний үгийг сонсож сурах хэрэгтэй. Хүний үгийг сонсож сурах, сайн үгийг сонсож сурах хэрэгтэй. Одоо ерөөсөө залуучууд бол энийг л би одоо их захимаар байгаа юм да. Бас их үнэхээр төлөв төвшин хүмүүжилтэй их сайхан зан чанартай байна. Тэгэхээр энэ сайхан зан чанарууд ер нь яг юунаас холбоотой бол даруй төлөв занг бол би аваас авсан өвж авсан гэж боддгийг. Миний аав бол их сайхан даруй төлөв тийм одоо төвсөр хатуужилтай үндэг үнүү хэлдэг худлаа хэлдэггүй тийм одоо сайхан чанартай хүн байсан. Тэгэхээр энэ даруй төлөв зам бол би аваасаа өвж авсаа л гэж өөрөө ойлгодог юм шүү дээ. За тэгээд аав нь бол олон янзын үг сургамжууд надад хэлдэг байсан. Тэгээ надад нэг хэлдэг нэг үг нь юу байсан хөтэ зэрэг олонний хурц олонгүй далай гэж надад хэлдэг байсан. Тэгээ энийг би их үнэн одоо үг юм да гэж би аваагаад аваад авахаас бодсон да. Ер нь ч одоо амьдралд бол юм шиг байна. Ер нь тэгээ сайхан эцэг байна гэдэг шиг одоо хүний бахарх шиг эцэг хүний бахархал сайхан эцэг байна гэдэг нь хүний одоо өөр хүүхдүүдтэй үлгэр дуурайлалтай бахархууштай одоо үйлс бүтээсэн ийм л байх явдал бол эцэг хүний гол мөн чанарын болов гэж боддог шүү дээ. Амьдралын их далайд хөл тавин гарахтаа алсын зориг үрдлэн холыг харж хоёрыг эргцүүлэн алдаа оноо хоёрын дэнсэн дээр өгсөж уруудж явсан ч хүмүүн дээд чанарыг эрхэмсэн Монгол эр хүн миний аав миний бахархал. Сайн байна уу аваа? Энэ сайхан өдрийн мэндийг хүн таньдаа хүргэж байна. Миний аав бол миний бахархал гэсэн энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад хүн таньтайгаа мэдж байгаа да. Туйлын их баяртай байна. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад хүн таньдаа баян хэлдэггүй гэсэн сэтгэл дотроо сэтгэл зүрхэндээ баян тээж авдаг үгээ таньдаа хэлье гэж бодсон маа минь. Хүн таньдаа хайртай шүү. Ер нь хүний эцэг хүн гэдэг ямар агуу хүн байд юм бэ гэдэг хүн өөрөө аав болсон байна, эцэг болсон байна л хүн одоо өнөхөр одоо мэддэм байна. Хүүхэд байхдаа аавгаа их л сандаг байсан. Яг зөв хөвгөлтэй явдал гэх юм бол би чинь аавынхаа хамгийн бага хүү гэдэг утгаар их ирэх байсан. Баян одоо аавынхаа манай аав чинь нэг анх одоо бидний бага жоохон байх үед нэг ээж балнет 3 гэдэг одоо дээр үеийн Орос мотоцикл доо тийм мотоциклтай байсан. Тэгээд манай аав маань 100 одоо хичээл сургууль амралтын үеэр бидрийг өдөө эмээ өвөө дээр ч юм ах дүүс дээр нь сүү тагн дээр авчиад бидрийг бас амраадаг байсан. Тэгээд би өөрөө багада аавгаа баян мотоциклын одоо банкн дээр нь одоо баян явдаг байсан. Манай ээж аав хоёр би банкн дээр нь манай одоо эгчнэр манай ээж аавын голд ингээд суучдаг. Би жоохон ирэх тэгэл би боддتي ингээл хүний аав хүн гэдэг тийм ээ тухайн одоо эр хүн цаг тухайн амьдрал цаг тухайд нь мэдрэхгүй ч гэсэн эргээд хүний амьдралд битүүгээрээ одоо тийм ээ үр хөвгтлөхээ ажил амьдрал ямар их нөлөөлт юм бэ, ямар их одоо агуу байдлаар тийм ээ үр хөвгтлөхийн сайхан явахт нь нөлөөж идэв юм бэ гэдгийг л би одоо үнэхээр одоо боддог байна. Хүний амьдралд юу ч тохиолдох вэ? Ингээл янз бүрийн юм байдаг л да. Ажил үйлсийн талаар ч юм уу ямар нэгэн байдлаар өөрт аавгаа нэг санан дурсах үе гэж байдаг. Ер нь ингээд ажил үйлс ажиллаад хараад нэг гэртээ ирчээд аавгаа заримдаа бас ингээд боддог л доо. Тэгээд нэг балкон дээр гарчаад аавгаа нэг санахад бас л одоо миний аав ямар агуу хүн байсан юм бэ гэдэг тэр бүхнийг дотроо ботгоор би сэтгэл хөдлөдөг. Би аавтаа үнэхээр хайртай. Аавгаа нэг санаад аавгаа сэтгэл дотроо тэгж бодцоод тэгээд нэг сайхан маргааш өглөө ажил төрөлд яваад ямар их ирч хүчийг авсан байдаг би өөрөө мэдэрдэг. Тэгэхээр хүний эцэг хүн гэдэг үнэхээр агуу тийм их одоо агуу хүн байд юм байна гэдгийг би одоо үдийн насанд л одоо мэдэрч байна да. Ийм сайхан хүний өөр хүүхэд болсондоо би үнэхээр бахархдаг. Танаараа
орохгүй байх юм үнэхээр аргагүй юм. Таныхаа өдөө зэрэгт өдөө сайхан ийм сайхан ноён нуруутай өдөө зэрэгт бид бүхнийг хүргэсэн үр хөвгтөй хөлийн дөрөнд гарын нал зүрсэн энэ их цаглашгүй ажил амьдралынхаа зүтгэсэн энэ их таны ноён нуруунд хүүн хаамч хүрхгүй байх би гэж дотор боддоо. Гэлээ гисэн гэлээ хийдэж хүүн өөрийнхөө үр хөвгтүүдтэй яг тань шиг ийм сайхан аав болохын төлөө үр хөвгтүүдэд өлөв дөөрэй болохын төлөө амьдралаа зүтгэж ирээдүйдээ замж яваа шүү гэдгээд хүн таньда хэлэхдээ маш их баяртай байна аа минь. Та минь урт удаан насалж 100 нас 6-даа таягаад тууж үр хөвгтүүд бидэндээ үргэлж харагдаж бид бүхнийг баясгаж байгаасаа гэж хүн чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж байна. Таны минь ажил үйлс бүхэн бид бүхний өдөө зэрэгт яваа сайн сайхан амьдрал бүх зүйл маань таны маань одоо цаглашгүй их буюу юм. Тантай хүн хайртай шүү. Танаараа бахархдаг шүү. Тантай хүн үнэхээр хайртай. Аава танд хайртай. Сайн аава авда энэ өдрийн минь төргий. Тэгээд энэ хүн нэвтрүүлэгт бас оролцож байгаа. Ийм нэвтрүүлэг бас зохион байгуулж байгаа. Би бас баярлж байна. Тэгээ үүний дэлгэнд одоо таньда аз жаргал сайн сайхан юу хүсэж таньда бас хүрж байгаадаа би их баяртай байна. Тэгээд хамгийн сүүлд би одоо түрүүчийн 7 хоногт аавда зорж очсон. Тэгэхдээ айгүй хурдтайгаар очичвал тэгэл эргээд ирсэн. Хамгийн ойрхон байгаа нь би бол аав дээр байдаг байсан мөртлөө холдод бас тэр болгон уулзаж очиж чадахгүй байгаа. Их л ойрхон очдөг баснаа зам маань одоо ингээ уртсаар хагаад авгаа байнга л бодож явдаг ажил хийжсэн ч гэсэн миний аав нэг тийм инээдэг байхгүй юу? Тэр нь надад их таалагддаг. Тэгээд ер нь бол бас намайг тэр инээдгийг их адилхан гэж ярьд юм билээ. Тэгээ аавда гомдож байсан мэл уушлаарай. Тэгээ танд хамгаас бүхнээс илүү хайртай шүү л гэж хэлмээр байна. Багш хүн болооч гэдэг юм уу? Миний аавын нэг олзуурхштай их сайхан чанар байдаг л да. Мөн л бас би тэрийг авах гэсэн гэж боддیں۔ Ямарваа нэг юм дээрөөсөө юм хоцролт гэж байхгүй цагийг аягүй сайн баримталдаг. Өөрөө нэг цагийн амьдралтай байсан болооч тэр юм уу? Ерөөсөө ямар ч ажил хийсэн цаг бүрт нь тухайн үед нь хийж ийл гэж байнга хэлж байдаг ш. Би бас тэр чанарыг авчихсан ч гэдэг юм уу? Ер нь өөрөө бас тэгж боддیں۔ Тэр зан чанар нэг сайхан таалагддаг. Угаасаа л тийм юм. Бүх тийм парк гэдэг анхудаа автогаа хамт явж аав маань надад одоо тэр паркийг үзүүлж ирсэн. Тэр ерөөсөө эрдээсээ миний санаанаас гардгүй. Тэгээд их л халуун байсан. Тэр үеийн халуун чи их л халуун. Тэгээд Кавас гэдгийг авч ууж аав маань тэгээд Улаанбаатараас буцахдаа телевизээр авч байсан. Ерөөсөө санаанаас гардгүй. Анх удаа би тэгж бүх тийм паркийг миний аав зорж орж ирж надад үзүүлж ирсэн. Тэгээд тэр ерөөсөө санаанаас гардгүй. Ерөөсөө мартдаггүй. Хүүхдүүдийн дундаас одоо хамгийн ойр дотн аавтайгаа хамт байж чадсан отгоо охин би юм байгаа. Тэгээд аваа маш их сандаг. Адилхан үе явсан ч гэл аав маань дотор бодогдож идэг. Ер нь тэгээ сүүлийн үед аваа маш их санаж байгаа. Ойрхоо очих юмсан гэж их боддог боловч ажил төрлөө судлаад аавд хүрч чадахгүй. Би ааваар маш их бахархдаг. Аавда хайртай маш их санаж байгаа. Ингээд аав маань бид нартай урт удаан хугацаа жилээр хамт байж, эрүүл сарвал байж тэгээд дэлхийн хамгийн сайхан одоо юу сансан бүхэл сайн сайхан зүйлийг би аавдаа хүсэж аав маань үргэлжил цаг үргэлжил ер нь аавтаа байх юмсан тал гэж бодож байна. Аавдаа маш хайртай, танаараа би их бахархдаг. Дэлхийн хамгийн сайхан аав шүү минь. Маруу энэ өдрийн мэндийг дэвшүүлье танд. Та өдөрч одоо уулзахгүй нэлээ олон сар жил хамгаа удаа хугацаанд л явах юм да. Миний 10 жилд байхад хүүхэд үед 10 жилийн үеийн л одоо тийм дурсамжлал байна да.
Тэр амаг 10 төгсгöd авар тэр намайг конкурс бэлдээд тэр нэг 2-3 сар нэг сууж үзсэн. Тэгээд юмыг тайлбарлаж ярьж байгаа. Тэгэхээр альва юмыг улс хууртай хүнд ойлгуулж ярьж байгаа. Тэр байдал нь бол их маш одоо тийм чадвартай юмыг их ойлгомжтой хүн зааж ярьдаг багш хүний чанарыг талаас нь ярих юм байна. Тэр болгоно нь одоо хүртэл миний сэтгэлд яг үлдсэн гэдэг. Тэр үед хэлж ийсэн, ярьж ийсэн, зааж ийсэн. Тэр байдал нь миний сэтгэлд үлдсэн байт юм да. Би аавдаа баярлж явдаг шүү. Таньда хайртай шүү. Тэгээд дүүнэрийнхээ хийж байгаа юм нэвтрүүлгийг үрж ирээд оролцож байгаадаа бас их баярлж байна. За аав таньда энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан завшааныг ашиглаад таньда охин хайртай шүү гэж хэлэх болсондоо маш их баяртай байна. Таныхаа сайхан мэргэжлийг өвлөн аваад үргэлжлүүлэн залгамжлаж багш гэдэг сайхан алдраар дуудуулж яваадаа бол тул их бахархаж байдаг. Нөгөөтэйгөр би бас аав тантай адилхан би өнжүүлсэн мөндөрлөнөөрөө бол бас их бахархдаг. Тантайгаа хамт ээжтэйгээ гэр бүлээрээ бид нэр өнжүүл нутгаар аялж ийсэн тэр аялал бол одоо болтол миний сэтгэлд бол хоногшин үлдсэн сайхан дурсамжууд болж одоо байнга дурсаж явдаг. Таам нь үр хүүхэд бидэндээ одоо сурч боловсрох амьдралын зам мөрийг минь зааж өгөхөөс гадна олон түмний олон мянган үр хүүхдүүдэд амьдралын зам мөрийг зааж өгсөн ачтай одоо эрдэм ухаанаа уудалж бүр чин сэтгэлээсээ үр өгөж өгч чаддаг тийм сайхан багш хүн. Нөгөө талаас бидний хувьд бол бүх үр хүүхдээ сайхан хүнлэг, зөөлөн, инэрэнгүй сэтгэлтэй оюунлаг одоо юм хүмүүс болгож өсгсөн одоо эцэг хүнийхээ үргийг 100% биелүүлж чадсан одоо ийм сайхан шилдэг хамгийн мундаг аав гэж би танайгаа бол боддог. Би баг байхдаа аавхаа тэр нөгөө анги кабинет арын өрөөгөр нэг тийм орох дуртай хөхтэйс. Яагаад гэвэл одоо би нөгөө яг мэрэгжил нэгтээ одоо нөгөө багш хүн болохоор одоо бодоход бол манай бол маш их бүтээлч юм. Та минь маш их бүтээлч. Яагаад тэгэхээр тэнд ингээд ороход бол нэг л тийм өвөрмөц гой сэтгэлдүүдэг. Музейд орсон юм шиг. Яагаад тэгэхээр аамаар ингээд уул одоо хад чулууг ингээд авчраал айгүй гоё тийм байгалийн болон мод чулуугаар их гоё хийсэн. За тэгэл дээрэс нь олон гоё нөгөө амьд амьтдын цуглуулга аквариумтай заагас туулай тэжээмэл одоо хулган могой хүртэл төр байдаг ус. Тэр гоё одоо амьтдын одоо үзхийн тулд тэр кабинет ангаар орох одоо маш их дуртай байсан. Энэ маань бол бас миний энэ багш болох тэр бас сайхан сэдэлтэй мөлий тэндээс бас үүссэн гэж би бол бодож авдгийг. Тэгээ би одоо аавхандайтай багш хүн болохын төлөө бас хичээж зүтгэж өстэй багш хүний эрхэмдээ чанар болгоныг өөртөө шингээж авахын төлөө хичээж зүтгэсээр яваа. Энэ зүтгэл маань ямар ч байсан таны итгэл сэтгэлийг алдахгүй улам цаашид танаараа бахархаж улам таамар бас надаас ч гэсэн бахархаж яваасай гэж одоо бодож जैन таныхаа итгэлийг охин алдахгүй. Ийм сайхан аавын охин бол төрсөндөө би өөрийгөө маш их азтай гэж боддог. Аавгаа би үргэлж баярлуулж байх юмсан гэж боддог. Аав маань одоо нас ахын хэрээр биднийгээ үргэлж ойр орхон ирж байгаасай гэж үргэлж хүсдэг. Тэрийг би мэдэрдэг. Тийм болохоор аав танд охин маш их хайртай. Эр хүнд байдаг бүх сайхан чанар бол миний аав байдаг. Энэ сайхан зан чанар бол охин үргэлж бахархаж явдаг. Аав тандаа хайртай шүү. За сайн байна уу? Хайртай авдаа энэ өдрийн мэд хүргье. За таны үр хүүхдүүд аавынхаа ач буйныг одоо үргэлж хайрлж, хүндэлж, дээдлж явдаг шүү. Тэгээд таньда одоо зориулж бид бүгдийн сэтгэлийн бэлэг болгож бас энэ үйл ажиллагааг санаачилж явуулж байгаа дүүнэртээ бас баярлснаа илэрхийлье.
Тэгээд би одоо нэг багтаа нэг бараг сургуульд ороогүй байх үеийнхаа нэг дурсамжаас ярмаар санагддгийн. Тэрийг би үргэлж бодож явдгийн. Би нэг 5 настай л байсан юм шиг байгаа. Сургуульд ороогүй. Тэгээ манай аав тэр үед нэг сумын сургууль багшилдаг байсан. Тэгээд сумын сургуулийн багш нар нэг жүжиг тоглодог байсан. Тэгээ би дараа нь том болсон хизээ том болсон аавас нэг тийм та нэг жүжиг тоглоо лам болдог байсан гэж ярьсан чинь тийм чи сайн санаж байна. Тэр тухай би юусан мартдаггүй нэг хүүхэд байхад болсон явдал болохоор тэгээд манай аав бас баг байхад тэр сумын сургууль багшилдаг байхдаа бас сумын тэр нэг концертын тоглодог, жүжиг тоглодог тийм байсан юм байлээ л дээ. Тэр нь одоо бүр багын дурсамж юусан мартагддаггүй надад. Аава таны хүнлэг, энэрэнгүү, зөөлөн, даруухан, элдэмтэй дүлгэн энэ зан чанар чинь одоо бид хүүхдүүд чинь бас өвлж авсан байгаа. Таны энэ зан чанараар бид үргэлж бахархаж байх болно. Тантай хайртай шүү, үргэлж баярлж явдаг шүү. За Монголын сайхан аавуудын бахархал дуурал болгож ингэж нэвтрүүлэг хийж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт манай Ахмад багш бидний одоо үлгэр жишээ болсон бахархаж явдаг багшийн маань тухай нэвтрүүлэг болж байгаад би туйлын баяртай байна. Би энэ багшийн талаар би давчхан бас хэлж бодож байна. За би 1982 онд улсын багшийн дээд сургуулийн математикийн ангийг төгсөөд 100 мод сумын 1-р 10 жилд хүрч ирэхэд Лавсрын багш маань 1-р 10 жилд хим биологийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед 10-р ангитай химийн кабинет хариуцсан ийм багш байсан. Би залуу багш байсан учраас Лавсрын багшаар их бахархаж байсан. Тухайн үед химийн хичээлийг үргэлж одоо туршилттай, лабораторитой ингэж явуулж байгаа нь бол биднэрт үнэхээр одоогийн тавьж байгаа шаардлагын дагуу хүүхэд бүхэнд юмыг бодиттой байдлаар харуулж чаддаг ийм багш байна гэж тухайн үед бол би их хүндэлж хайрлаж байсан. За багш маань их олон шавнар төрүүлж гаргасан шавнараас нь одоо ч манай сургуульд одоо ажиллаж байгаа хим биологийн багш нар манай аймагт ажиллаж байгаа инженер гэх мэтчдэнгийн олон хүмүүс байгаа. Тэгэхээр багш маань одоо ингэж олон шав төрүүлэхээс гадна нийгмийн одоо бусад зүйлд бол их идэвхтэй оролцдог багш байсан гэж би бол бас бахархаж идэг. Сургуулиас зохиогдох халиваа урлагийн үндэслэгт бол маш сайхан дуулж энэ 1-р 10 жилийн нүүр царай болж явсан. Мөн одоо биднэрт нэг заа харгын нийтлэлд хамрагдаж ирсний хувьд тухайн үед одоо бүх багш нар шинэ жилд багт наадамд оролцдог байсан. Байгалийн ухааны заа харгын нийтлийн ахлагчаар Лавсрын багш маань ажиллаж бид бүгдийг уриалан дуудаж багт наадыг маш сайн зохион байгуулж бид нар сургууль төдийгүй бусад албан газарт хүртэл өргөдөж одоо ингэж тоглож ирсэн. Тэгэхээр одоо багш найрлагт гардаг шиг манай Лавсрын багш бол бүхэл юмыг одоо чаддаг ийм л багш байсан гэж би багшаараа бол бахархаж байдаг. За Лавсрын багш маань ийм олон талын авьяастайгаас гадна удирдан зохион байгуулах бас их өндөр авьяас чадвартай. Энэ нь бидэнд юугаар мэдэгдсэн бэ гэвэл манай сургуульд хим биологийн багшаар ажиллаж байгаад дараа нь Төв аймгийн Батсумбөр сэргэлэн суманд сургалтын менежерээр ажиллаж мөн тухайн сургуулиудыг тухайн үед нь бас их сайн удирдах явсан гэж манай аймгийн боловсролын салбарын бол бас үнэлж хөндлөж явдаг. Ийм учраас багштай үнэхээр одоо бахархаас өөр арга байхгүй гэж бид бүхэн бодож байгаа. Ингээд багштай урт удаанаас эрүүлийн аз жаргалыг хүсэн өрөөё. Таныг одоо тантай хамт ажиллаж исэн багш нар хамт олон шавнар чинь дандаа танаар бахархаж идгийг одоо бас энд хэлье гэж бодож байна. За сайн байна уу багшаа. Ингээд таньдаа болон танай гэр бүлд одоо энэ өдрийн хамгийн сайхныг хүсэн өрөөё. Ингээд багшийнхаа одоо энэ сайхан нэвтрүүлэгт орж энэ сайхан гэгээлэг амьдралд зүтгэж явсан чинь одоо дурсаж шав байсныхаа хувьд одоо тодорхой одоо нэг сайхан тэр үед одоо дурсаж санаж исэн зүйлээсээ ярья. Тэгээд ингээд миний багш одоо Төв аймгийн Бүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 79 онд одоо 8-ын Б ангийн одоо ангийн багшаар ажилласан Лавсрын гэж одоо ийм сайхан алдартай багш байсан. Тэгээд манай багш маань одоо бас 8-ын Б ангийн хамт олонны дунд их нэр хүндтэй, сургуульдаа их нэр хүндтэй, их тийм зан харьцаатай сайхан багш байсны чинь бид нар үргэлж дурсаж санаж явдаг шүү багшаа. Тэгэхээр би багшаагаа бас их оюунлаг их хөдөлмөрч хүн гэж боддог байсан. Бид нар одоо ч гэсэн би багшаагаа байнга хүндэж бид нар одоо байнга одоо бас багштайгаа ярьж
золгодог багштаа бас баяр хүргэдэг ийм анги хамт олон байгаа. Тэгээд бид нар бас багшийнхаа цаашдаа ч гэсэн одоо бас их энэ зам чанар нь улам одоо биднэрт бас сургаал болж ийм сайхан явж байгаадаа бас баярлалгаа. Ингээд бас багшийнхаа энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаагийнхаа тулд багштаа болон одоо хамт олон ангийнхныхаа төлөөлж одоо баяр хүргье гэж бодож байна. Тэгээ багштаа бас уртудаа наслаарэ гэж хэлэх байна. Амьдралын их далайд хөл тавин гарахтаа алсын зориг үрдлэн холыг харж хоёрыг эргцүүлэн алдаа оноо хоёрын дэнсэн дээр өгсөж уруудж явсан ч хүмүүн дээд чанарыг эрхэмсэн Монгол эр хүн миний аав миний бахархал. За ингээд өнгөц сая таны хүүхдүүдийн хийсэн бичлэгийг үзлээ. Тэгэхээр таны сэтгэл одоо за тэгэхээр их сонин одоо сэтгэл над төрж байна. Энэ үр хүүхдүүд энэ миний хамт ажиллаж байсан багш нар, шав нар минь одоо их дотор их сайхан сэтгэл өөрлөж явдаг юм байна. Би тэнийг ямар хүний дотор юм орж утсан биш. Өстой нэг ойлах хэцүү байх хэцүү одоо нэг юм өстой шоохын тал орчлоо шүү дээ би соник хэсэг. Ерөөсөө их сайхан одоо эргээр намайг бодож санаж явдаг юм байна. Миний үр хүүхдүүд өстой хэлдэггүйгээ сая хэлж явах шиг байна. Миний одоо шавнартаач би асарх баярлалаа. Удирдлага нафтаач намайг удирдж байсан одоо удирдлагуудаач баярлалаа гэж би одоо баярлалаа. За их сайхан нэвтрүүлэг зохион байгуулж байгаа явдал та бүхэнд баярлсан талархснаа илэрхийлье. Энэ аавын тухай ийм нэвтрүүлэг ер нь би лавл одоо энэ зурагтмагтаар харж байгаа юм байна. Ээжийн тухай зөндөл байдаг л да. Тэр идрүүгээр би зөндөл үзэж харж байсан. Ер нь аавын тухай ийм сайхан одоо дотоод сэтгэлийн уудалсан хүний дотоод сэтгэлийг одоо гаргасан ийм сайхан нэвтрүүлэг явуулж байгаа явдал чинь та бүхэнд асарх баярлалаа. Та бүхэн ажил өндөр амжилт хүсье. За ингээд одоо бүгдээрээ дурсгалын зураг авуулъя. За. Тэнгэр ажиж өдрийг шинжсэн аавийнхаа малгайг нүмердээ баймар байх чи таан чи санаа ёо дурсгалын зургийг манай Portal студиэс та бүхэнд бэлэг болгон өгнө. Тэгэхээр аавын биед хүнтэй танилцсан, ахтны биед газартай танилцсан гэдэг энэ сайхан үгээр энэ нэвтрүүлгээ жаргая. Тэрнийг нүмерөд сумаар байх чи